Хамт бүгдээрээ өнөөдөр мацаг барилтын залбирах тухай бүгдээрээ үзье. Олон тохиолдолд биднэрт мацаг барилтын талаар заримдаа бид нар бас буруу ойлголттой явж байгаа тохиолдол байдаг. За би бол нэлээд удаан хугацаанд мацаг барин залбирах талаар би бас өөрөө Христ итгэснээс хойш их олон жил би буруу ойлголттой явж исэн. Эзний нэгүслэр энэ мэнтэй бас засагдаж залруулагдаж сурж байгаа. Тэгээд би Христ итгэсний дараа сүнслэг сахилга бат гэж нэрлэдэг л дээ. Библи унших, чимээгүү цаг хийх, магтаал хүндлэл, үргэлж гэдэг юм уу эдгээр зүйлүүдийг бид нэр сүнслэг сахилга бат буюу итгэгч хүмүүсийн хувьд тогтмол хийх ёстой зүйл гэдэг. Тэгээ эдгээрийн нэг нь бол мацаг барил тоо. Мацаг барин залбирах, мацаг барих. Тэгээ ялангуяа энэ зүгээр мацаг барина гэдэг нь зүгээр хоол идэхгүй байх тухай биш. Харин залбирах тухай, эзэнтэй онцгойтор харилцаанд орох тухай байгаа. Харин би анх би яасан бэ гэхээр хөөх энэ Христ итгэгч нар чинь яасан ч хэцүү юм дээ байсгийж байгаа л юм мэдэхгүй ингээл мацаг барих хэрэгтэй байд юм байна. Тэгээ заримдаа бүр юу ч уухгүй байх хэрэгтэй юм байна. Есүс 40 хоног мацаг бариагүй л гэн. Тэгэл анх би цуглааныхаа нэг ахаас асууж ирсэн аахгүй юу. Ер нь ингээ яагаад мацаг барьд юм бэ гэсэн чинь надаа юу гэж хэлсэн бэ гэхээр чи мацаг барайл залбирх юм бол өстой юу ч гуйсан бурхан хариулна гэж надад хэлж ирсэн тэр үед. Тэгээ би яг тийм ойлголттой ингээ болцсон. Тэгээд цуглаан дээр тэр үед намайг залуу байхад цуглаан дээр ч гэсэн ерөнхийдөө нэг иймэрхүү номлолууд түлхүү заадаг мацаг барайл залбираа л хариултаа автлаа тэгээ би болохоор надад юу гэж бодогдсон бэ гэхээр нэг ирэх хүүхэд юм байна да тэгээ би яг энийг нэг найздаа би хуваалцаж ирснээр сандаг л да ер нь мацаг барин залбирна гэдэг чинь нэлээд тийм ирэх хүүхдийн шинжтэй юм байна гэдэг. Тэгсэн чи тийштэй бид нар бурхан эцгийн хүүхэд аавдаа эрхлэх хэрэгтэй гээл нөгөө найз маань тийм үү гэж би тэгсэн чи тийштэй тэгэл ааваасаа юу хүссэнэ гуйгаал өхгүй байсан ч өстой уйлал гуйгаал ингээл тэгээ нөгөө төвчээртэй тууштай залбирал гэдгийг чинь тэр үед бид нар чинь тэгж сурж илаа штэ анх тийм тэгээд би амьдралдаа нэлээд чухал зүйлийн төлөө залбираад 3 жил цуглаанд явсны дараа залбирахдаа би бүтэн 4 сар бас мацаг барилттай ингээ залбирал лидер хийгээд өглөөний залбиралд оролцоод миний бодож ирсний дагуу миний хүсэж ирсний дагуу хариулт ирээгүй учраас би Христэд итгэхэ болох шийдвэр гаргаж ирсэн. 3 жилийн дараа. 3 жил цуглаанд явчаад бүтэн 4 сар өглөө болгон залбиралд ирээд тэгтээ миний хүсэж ирсний дагуу бурхны хариулт ирээгүй учраас бурхан амьд биш юм байна. Худлаа байсан юм байна гэж бодоод би сүмд явхаа болж ирсэн. 1 жил би төөрч явсан. Тэгэхээр энэ буруу бодол, буруу итгэл үнэмшилтэй бурхны талаарх энэ буруу ойлголт гэдэг хүнд ямар хор нөлөөтэй болохыг тэндээс би бас сурсан ба. Тэгээд өнөөдөр бүгдээрээ харцгаая. Мацаг барилт гэж яг юу юм бэ гэж. Есая номын 58 дугаар бүлгийн 1-ээс 2 дугаар ишлэлийг хэдүүлээ. 2 ишлэлээр нь хэдүүлээ товчхон харна. Эхлээд энэ дээр юу гэж хэлж байгаа гэхээр тэр Яаковын гэр буюу Израилийн ард түмэн гим нүгэлтэй байна гэдгийг бурхан хэлж байгаа. Тэд нар гим нүгэлтэй байна. Тийм учраас Есаяд юу гэж хэлсэн бэ гэхээр тэдний гим нүглийг чангаар хэл, ил тод хэл, бити нуу. Энэ бол гим нүгэлтэй буруу зүйл байна гэдгийг нь ил тод хэл гэдэг. Нэг үгээр конфронт хийн гэдэг тийм үү бити тойруу замаар биш зүгээр шулуухан хэл гэж байгаа байхгүй юу? Хашгир бүү тогтоон байр. Ягаад гэвэл Исая бас жоох ингээд айгаад байна штэ. Зарим бурхны өөрт нүгж байгаа үгийг хэлэхээр амар хатуу байгаа байхгүй. Айгүй хатуу. Маш хатуу үг. Дэндүү хатуу үг учраас тэр үгүүдийг шүүлтийн үгүүдийг тунхаглах Исаяд амаргүй байсан. Ягаад гэвэл Исая ч залуу хүн байсан байхгүй. Залуу насны үед маш залуу иш үзүүлэгч байсан. Тэгээд яасан бэ гэхээр энэ дээр эзэн үг жилж байгаа гэхээр бүү тогтоон байр. Тэр өөрт нь үгж байгаа шүүлтийн үгсүүдийг хэл гэж байгаа. Тэгээ ямар шүүлт байсан бэ гэхээр гим буруугийн эсрэг тэр шүүлтийн үг байгаа. Яг ямар гим байсан? Яг онцгойлон энэ 58 дугаар бүлэг дээр ямар гим нүглийн тухайд бурхан ард түмнийг шүүлтийн үгээр буюу зэмлж байгаа вэ гэдгийг хэдүүлээ харъя. Тэднэрт гим нүгэл байна. Тэр гим нүглийн яах нь мэдүүл гэж байгаа. Мэдүүл. Ямар гим нүгэл вэ? Тэр нь юу вэ гэвэл тэд хуурамч сүсэг бишрэлтэй. Худлаа дүр эсгэгч нар байгаад байсан байхгүй юу? Харахад тэд нар яасан бэ гэхээр зөвхт байдлыг үйлдээд байгаа юм шиг. Харахад бурхныхаа шүүлтийг умартаагүй юм шиг бурхнаас нэг айж имээдэг хүмүүс шиг. Харахад тэд нар өдрөөс өдөрт бурхныг эрен хайгаад байгаа юм шиг. Замыг нь бурхны замыг юу вэ гэдгийг мэдхийг эрэлхийлээд байгаа юм шиг. Харахад тэд нар зөв шийдвэр гаргах гээд байгаа юм шиг. Бурхантай ойр байхыг хүсээд байгаа хүмүүс шиг.
Энэ дээр юу шилж байгаа вэ гэхээр мэд гэдэг нэг үг аа. Маш аимшигтай нэг үг. Мэд гэдэг үгийг ийм аимшигтай үг гэж тэ би яг эндээс мэдэрч байгаа. Энгийн үг мэд гэдэг нь те нэг тийм сүртэй олон амар гүн гүнзгий утгатай үг биш. Маш энгийн үг. Гэхдээ энэ мэд гэдэг энэ үг бол юу гэхээр те энэ дээр бичигдсэн байгаа. Хэрвээ энэ мэд гэдэг үг байгаагүй бол эсвэргээрээ маш сайхан ард түмэн байх гэдэг байгаа үстэй. Бурхныг эрен хайдаг тийм ээ. Зөвийг үлддэг, Бурхны шүүлтийг те үргэлж санан дурсдаг ч гэдэг юм уу те. Өдрөөс өдөрт Бурхнаа хайдаг тийм хүмүүс болох гээд байгаа юм уг нь. Гэтэл энэ мэд гэдэг нэг үгнээс болоод хуурамч, худлаа сүсэг бишрэлтэй тийм хүмүүс болж. Харахад айгүй шашинлаг, харахад айгүй те сүсэг бишрэлтэй тийм хүмүүс. Харахад Бурхны замыг хайгаад байгаа юм шиг те Бурхантай залбираал те тэр амьдралдаа зөв шийдвэр, зөв те замыг ингээд эрэлхийлээд байгаа юм шиг. Гэхдээ яг үнэндээ тэд нар тийм хүмүүс биш. Тэдний гим нүгэл нь юу байсан юм бэ? Хуурамч, даруй байдал, хуурамч, сүсэг бишрэл, Бурхантай харилцах жинхэнэ харилцаа биш, харин шашинлаг байдал. Энэ бол тэдний гим нүгэл байсан. Тиймээс эзэн тэ Исая номын өөр хэсгүүд дээр тийм ээ юу гэж хэлдэг вэ гэхээр энэ ард түмэн намайг уруулаараа намайг хүндлэвч зүрхэн надаас дэндүү хол байдаг гэж хэлсэн шүү дээ. Ийм байгаад байна. Харахад ингээд орчин үеийн бид нар дээр тусгаад харах юм бол харахад цуглаанд яваад байгаа. Харахад тийм ээ Библи уншаад байгаа. Харахад цуглаанд үйлчлээд байгаа. Харахад өргөлөө өргөөд байгаа. Харахад тийм ээ хүмүүстэй айгүй айтайхан байгаад байгаа. Харахад Библийг судлаад байгаа. Библийн сургууль сураад байгаа. Гэхдээ жинхнээсээ биш. Хуурамч, сүсэг бишрэлтэй, шашин болгосонтэй ийм байдлын тухай хэлээд байна. Бурхан ийм зүйл дургу. Хуурамч байдал. Үүнийг хэлээд байна. Үргэлжлүүлээд 3-аас 4-р ишлэгийг харъя. Одоо эзэн яаж байгаа вэ гэхээр те мацаг барилт гэдэг нэг онцгой зүйл дээр. Ягаад гэвэл мацаг барилт гэдэг тэдний хувьд маш шашинлаг үйлдэл байсан байхгүй юу? Айгүй бурханлаг, айгүй шашинлаг, те айгүй сүсэглэг гэдгээ харуулах нэг том хэлбэр нь мацаг барилт байсан байхгүй юу? Тийм учраас бурхан онцгойлон мацаг барилт гэдгийг сонгож аваад тэднийг яах нь зэмлэж байгаа. Тэгээд зэмлэхдээ мацаг барилт жинхэнэ утгаараа ямар байх ёстой юм? Харин тэд нар яаж мацаг барилтыг буруу хийгээд байна гэдгийг яах нь энэ 58 дугаар хэсэг дээр бурхан онцгойлон зааж хэлж өгч байгаа. Тэгээд энэ дээр хэлж ин те мацаг барихыг минь яагаад та хараагүй юм бэ? Бид номхон даруй болж байгааг яагаад та ажиглаагүй юм бэ гэдэг дандаа асуулт. Яагаад гэвэл тэднэрт бурхан өөрийгөө илэрхийлж нөгөө хүсэж байгаа тэр те ивэл өрөөлийг нь те магадгүй өгөхгүй байсан. Яагаад гэвэл Исаягийн үед тэднэр цөллөгт байсан шүү дээ ард түмэн. Та нар мэдэж байна уу? Хүнд хэцүү, амьдрал нь улам хүнд хэцүү болоод байсан тийм үү? Тэгээд тэд нар гайхаж чинь тийм үү? Яагаад ингэж байгаа? Яагаад ингэж байгаа? Уул нь бид нар залбираал ахын, уул нь бид нар те хичээгээл ахын. Гэхдээ яагаад болохгүй вэ? Тэд нар гол асуудлаа өөрсдөө мэдэхгүй байсан. Тэгээд юу гэж байгаа вэ? Бид нар мацаг бариад хүртэл залбирж байхад яагаад бурхан та биднийг сонсохгүй вэ? Яагаад та хариулахгүй вэ? Танд ийм үед тохиолдож ирсэн амьдралд чинь та мацаг барин залбирж ирсэн үү? Эсвэл яг одоо та залбирж байгаа юу? Заавал мацаг барин биш те. Ямар нэгэн чухал зүйлийн төлөө та залбирж байгаа юу? Тэгээд та те одоо төвчээр барагдаад гомдолж эхэлж байгаа юу? Бурхан минь те би хэдий болтол залбирах юм бэ? Би хэдий болтол ингэх юм бэ? Нөгөө Давид хаан шиг те хэдий болтол би зовох вэ? Хэдий болтол дайснууд минь намайг хөөх вэ? Хэдий болтол те тэд миний амийг эрен хайх вэ? Та ийм хүнд хэцүү нөхцөл байдалтай байна уу? Тэгээд бурхан те сонсохгүй байгаа юм шиг, бурхан харахгүй байгаа юм шиг, бурхан надад санаа тавихгүй байгаа юм шиг тийм мэдрэмжийг та авч гэнэ үү гэж. Хариулт нь юу гэхээр бурхан те та нарт ийм асуудал байна гэдгийг хэлж байгаа. Үзэгдэн мацаг барих өдрөө та нар таалал сонирхолтой үйлчилдэг. Вау. Та нар хардаа яагаад гэдэг асуултыг те бид асууж байгаа. Харин il бурхан юу гэж хэлж байна вэ гэхээр та нар буруу хийгээд байна гэдгийг хэлж байна. Буруу үйлдэл. Мацаг барих өдрөө та нар таалал сонирхолтой үйлчилдэг. Уг нь мацаг барилт гэдэг чинь бурхны хүслийн дагуу хийх ёстой байтал та нар харин өөрсдийнхөө хүсэл сонирхолтой байх нь үйлчлээд байна. Та нар юу хүсэж чинь тэрийгээ л авах гэж улаарж байгаа эрх хүүхэд шиг айшилж байна.
Энийг л өгөхгүй бол эзэн минь би хоолж идэхгүй, унтж уухгүй. Ер нь би те эрх хүүхдүүд гэдэг үстэй. Би ийм артад нэг хүүхэд чалан дээр тэрэж унаа те. Ээж нь тэрэг дүүрэн тоглоом авч өгöd гарч яхахыг харж байлаа. Америкт ч гэсэн яг адилхан те. Тэгээ би Америк Монгол хүүхдүүд бүгд ялгаагүй ирэх юм байна гэж бодсон. Эцэг ихээ манипуляцлдаг тийм үү? Тийм хүүхдүүд шиг итгэгч бид нар бурхныг бид нар манипуляцна гэж юу? Бурхныг бид нар шахаанд оруулж те. Бурхан миний хүснэг хийхээс өөр аргагүй байдал түүнийг шахахын тулд бид мацаг барьдгүү. Та нар хамаг ажилчтай мүлждэг. Яагаад гэвэл бид нар яагаад энийг хэлж байгаа вэ гэхээр те. Тэднэрт хөлсний ажилчид байсан. Тэгээд тэр хөлсний ажилчид өөрсдөө мацаг барьдаг өдрөө нөгөө сабатынхаа өдрөө яаж ийн. Өөрсдөө юу ч хийхгүй учраас хөлсний ажилчтай бүгднгийн яах нь бүр хэд дахин илүү ажилуулдаг байсан бусад өдрөөс илүүгээр. Юм болгонд тэд нарыг зардаг байсан. Гэхдээ цалинг нь өгдөг байсан. Яагаад гэвэл амралтын өдөр цалин өгөх ёсгүй. Аимшигтай байгааз мүлждэг байсан тэд нар. Зориуд энэ өдөр те харь үндэстэн тэр зарц боолуудаа яах нь те мүлжиж шулдаг те тийм өдөр байсан. Бурхан хэлж дээ та нар хамаг ажилчтай мүлждэг. Өөрсдөө болохоор те бурханлаг дүр үсгээл те гой царайлал тэгсэн мөртлөө тэнд яж те хүмүүсийг шулан мүлждэг. Тэгээд юу гэж хэлж байгаа вэ гэхээр буруу зорилгыг эзэлдэг те энэ дэр. Та нарын зорилго чинь буруу байна мацаг бариад байгаа. Үзэгтэн ахаад үзэгтэн гэж эхэлж байгаа энэ хоёр хэсэг хоёулаа те үзэгтэн. Та нар хэрүүл маргаан хийж гэмт нударгаараа зохихын тулд мацаг барьдаг. Дуу хоолоогоо өндөрт сонсгохын тулд та нар өнөөдөр мацаг барихгүй байна. Тэд нар юуны тулд мацаг барьдаг вэ? Өөрсдийн махан биеийн хүсэл тааламжийн төлөө. Өрсөлдөж хоорондоо тийм ээ хэрүүл маргаан хийж гэмт нударгаараа зохих буюу гим нүглэлийн тэр сэтэл өдөөл тийм үү? Уур хэлэн тийм ээ тэр шунал тачаал юу гэдیں тэр зүйлийн улмаас тэд нар мацаг барьж байгаа. Тэд нар ингэж мацаг барьдаг. Харин тэд нар яагаад тий харин дуу хоолойгоо өндөр сонсгохын тулд мацаг барихгүй байна буюу тий бурхантай тэр харилцахын тулд мацаг барихгүй байна гэдгийг хэлж байгаа. Өнөөдөр бид нарт тэгвэл итгэгч хүмүүс бид нар юуны тулд мацаг барьдаг вэ? Бид нар яг л нөгөө нэг ирэх хүүхчиг тий өөрөө нэг юм хүсчээл тэрийгэл авах гаалтай улааран уйлж байгаа тийм байдлаар бид нар мацаг барьж байгаа юу? Тэгээ хариулахгүй болохоор нь тий нэг бол би итгэлгүй хүн гэдэг өөртөө дүн тавих уу? Үгүй бол бурхан итгэмжгүй гэдэг дүнг бурхан тавих уу? Тэгэхээр энэ дээр яг тий асуудал юу байгааг бурхан тэднэрт яах нь хэлж эхэлж байна. Дараагийн ишлүүдийг харъя. 5-аас 6 дугаар ишлэл. Миний сонгож авсан мацаг байрал энэ гэж юу? Бурхан асууж байна тий. Хүн өөрийгөө төлөв даруй болгох өдөр мөн үү? Бурханы сонгож авсан мацаг байралд юу юм бэ? Хүн өөрийгөө төлөв даруй болгоосоо гэж хүсэж байгаа. Гэтэл тий уур хилэн атаархал, өрсөлдөөн, шунан хүсэх гих мэттэй эдгээр зүйл автаад байгаа. Хүний толгойг зэгс мэт бүхийлгэн үнсэн дээр хөвтүүлж таар нөмөргөн гэсэн үг үү? Эсвэл энэ зөвхөн гаднах хэв маягийн тухай яриад байгаа юм уу? Тухайн үед мацаг барихтаа тий хүмүүс үнсэн дээр очиж суугаад хогийн цэг дээр тий одоо биднэрийнхаар бол яг нь үнсээ хайдаг тий хогийн цэг байдаг гэсэн тэд нар. Тэгээ тэр хогийн цэг дээр очиж сунгуудаа толгой дээр үнс асгаал тий тааран хувц өмсөөл. Тэгээ доктор Киф өнгөрсөн удаа Библи судлал харгачилдаар зааж ирсэн шүү дээ. Тэд нар яадаг вэ гэхээр нүрээ хүртэл боддог байсан. Яагаад гэвэл илүү хүнд те илүү зовж байгаа харагдахын тулд тэд нар те нүүр бодолт хүртэл хийдэг байсан. Гоё харагдахын тулд биш. Илүү аимшигтай харагдахын тулд те амар харагдуулах те өвдцэн юм уу зовж байгаа те тэгж харагдуулахын тулд тэд нар ингээд нүүр бодолт хийдэг байсан гэж байгаа. Фарисеучуд. Тэгэхээр тийм ээ энэ дээр юу гэж байгаа вэ гэхээр үнсэн дээр хөвтөн таар нөмөрнө гэсэн үг юм уу? Тэ өрөвдөлтөй царайлна гэсэн үг юм уу? Үүнийг мацаг барилт гэж нэрлэдэг байгаа юм уу? Яг юуг мацаг барилт гэж нэрлэдэг байгаа юм бэ? Хариулт нь жинхэнэ тэр мацаг барилт гэдэг бол гин буруугийн хүлгийг мултлан буулганы оосрыг тайлж дарлагстыг чөлөөлөөд аливаа буулгыг эвдэхийн тулд би энэ мацаг барилтыг сонгосон босуу гэж. Энэ бол шашинлаг арга зам юм. Хотлаа даруй царайлдаг. Тийм ээ? Зэгс мэт бүхийлгөөд юм уу те? Тэгээд үнсэн дээр хөвтөө таар нөмрөөд ч гэдэг юм уу те.
Энэ шашинлаг энэ арга зам байна. Харин тэр сүнслэг ойлголт нь юу вэ гэвэл жинхэнэ мацаг барилт гэдэг бол гим буруугийн хүлгийг мултлах. Та ойлгоорой. Гим буруугийн хүлгийг мултлах. Үүний тулд гаднах байдлын даруй байдлын тухай биш, харин дотоод сүнсний даруй байдлын тухай ярьж байгаа. Буулганы осрыг тайлна. Дарлагстыг чөлөөлнө. Бид нар тэр гим буруугийн боолчлолдоор зовж ийн тийм үү, шаналж ийн тий. Үүний эсрэг бид нар залбирах ёстой. Мацаг барилт гэдэг бол онцгойлонтой Христ итгэгч нарын тэр сүнслэг эрх чөлөөн дотроо Бурхны хүслийн дагуу амьдрахын тулд те бид мацаг барьдаг. Тэрнээс биш хүссэн юм авах гэж байгаа тэр эрх хүүхчиг байдал биш юм аа. Эсвэл хуурамч даруй тэр шашинлаг байдал биш юм аа гэдэг хэлж. Аливаа буулгыг эвдэхийн тулд энэ мацаг барилтыг яг үүндээ бид нар биш харин Бурхан сонгож биднэрт өгсөн. Энэ бол бидний те эрх хүүхэд ээж аваасаа ямар нэгэн авах гэж байгаа тэр арга зам биш. Харин Бурхан өөр дөр нь даруугаар ирээд өөртөө нь харилцаагаа сэргээгээд гим буулгын хүлээсийг тайлаад тэр гимээс ангид ариун амьдрал донд бид нарыг амьдрахад зориулагдсан тэр Бурханы бидэнд өгж байгаа арга замуудын нэг. Үүнийг бид ойлгох хэрэгтэй. 7-8 дугаар ишлэлийг нь харъя хэдүүлээ. Ахаад асуулт асууж байгаа. Мацаг барилт гэдэг нь яг юу юм бэ те? Та нар үлсгэлэн нэгэнтэй далхаан хуваан хөөгдөж туugдсан ядуусыг гэртээ авчрах нь босуу. Заримдаа хариултыг асуулт маягаар өгдөг штэ те. Нүцгэн нэгнийг хараад хувцлаж цусны төрлөөсөө нуугдахгүй байхын тулд босуу. Мацаг барилт гэдэг чинь ийм юмны төлөө штэ. Тийм биш үү гэж бид нараас асууж байна. Тэгээд залгуулад юу гэж байгаа вэ гэхээр те. Хэрвээ ингэж хийх юм бол гэрэл чинь үүрийн гэгээ шиг цацарч эдгэрэл чинь өтөр түргэн өснө. Зөвхт байдал чинь чиний өмнө явах бөгөөд эзний алдар чиний арын хамгаалт болно. Тэгхэд чамайг дуутахад эзэн хариулж чамайг хашгирахад тэр би энд байна гэж хэлсэн. Амен. Бид нар шашинлаг буруу арга замын талаар тэ эзэн зэмлж байгаа. Тэгвэл зөв арга зам нь юу вэ? Хөөх мацаг барилтыг хизээч би хэн нэгэн үлссэн үнтэй хоолоо хуваах гэж би бодоогүй шүү дээ. Гэтэл эзэн юу гэж хэлж байна те? Би бол хоол идэхгүй байх тухай л бодсон. Гэтэл Бурхны үсээд байгаа мацаг барилт хэн нэгэн хүнд хоол өгөх тухай. Та боддоо те. Бидний ойлголтоос хэр өөр вэ? Хэр ялгаатай вэ? Би юу ч уухгүй тухай бодсон те. Гэтэл цангасан нэгнийг ундаалах тухай. Хөөх би ийм буруу бодож исэн гэж юу? Зөв арга зам нь энэ гэж юу? Нүцгэн нэгийг хувцлах цусны төрлөөсөө нуугдахгүй. Зөв үр дүн. Хэрвээ ингэж зөв арга замаар зөв хийж чадах юм бол бид зөв үр дүнд хүрч чадна. Саяхан тэгээ Монголын энэ Христийн биеийн цахим сүлжээ донд нэг пастор тэгж бичсэн те. Итгэгчтэй хизээнээс бид нар зөв зорилгыг буруу арга замаар хийдэг болцсон юм бэ. Тэгээ тэр өөр дээр нь тохиолдсон те нэг ноцтой кейсийг жишээ болгоо бичсэн байсан. Зөв үр дүнд хүрэхийн тулд буруу арга замаар бид нар хийдэг биш. Бурхан ч гэсэн үүнийг биднэрт хэлдэг. Монгол ардын тэр өдгөө бүр зүүр өгч хүртэл байгаа шүү дээ. Буруу замаар будаад тавил буцахтаа шороод тээ. Жишээлбэл тийм ээ. Библийн үгэн дээр ч гэсэн хэлж байгаа хүн юу тарьснаа? Хураан. Ямар арга замаар хийж ийн түүнийг сайныг тарих юм бол сайн үр жимс хураан. Бид нар мууг үйлдэх юм бол муугийнхаа тэр шийтгэлтэй тэр хор хөнөөлийг бид нар амсгуулна. Ямар арга зам ямар арга замаар хийж байгаа маань чухал. Яагаад гэвэл ямар үр дүнгийн төлөө вэ гэдгээс. Зөв зүйлийг бүгдээрээ зөв арга замаар хийх хэрэгтэй. Бурхантай зөв харилцаатай баймаар байна уу? Зөв залбирч зөв мацаг барьмаар байна уу? Зөв арга замаар бид нар хийх хэрэгтэй гэсэн үг. Үргэлжлүүлээд харъя. Нөхцөл тавьж байгаа Бурхан одоо хэрвгээд. Хэрв та нар ингэх юм бол би ингэнэ гэд нөхцөл тавьж байна. Ямар нөхцөл тавьсан бэ гэхээр хэрв та нар дундаасаа буулгыг зайлуулж хуруугаараа чичлэхээ цүвт муу яриагаа болиул өлсөгчдөд өөрийгөө өгч зовгсдын сэтгэлийг цатгуул нөхцөл нь энд орж ирж шít. Хэрвээ тэгэх юм бол ямар үр дүнд хүрнэ гэж гэрэл чинь харанхуйд мандаж бүрхэг бүүдгэр чинь үд дунд мэт байх болно. Дахиад л хэлье зөв арга замаар
зөв үр дүнд хүрнэ гэж. Зөв арга замаар зөв үр дүнд хүрнэ. Зөв харилцаагаар зөвхт бурхантай бид нартай харилцах ёстой. Тэгээд 11 12 дугаар ишлэлдээр үргэлжлүүлээ тэр зөв үр дүнгийн тухай хэлэхдээ эзэн чамайг ямагт өдөрдөн ган ачгийн үед сэтгэлийг чинь хангалуун болгож ясыг чинь тэнхрүүлнэ. Чи усалсан цэцэрлэг мэт ширгэшгүй устдаа урсгал мэт байх болно. Танахаас эрт цагийн балгасуудыг дахин сэргээж олон үеийн сүрүүдийг босгон чамайг цөмөрхийг сэргээн босгогч оршин суух гудамжийг засагч гэж нэрлэнэ. Амен. Та мацаг барилтыг өөрөөр харж бурхантаа бурхан яг юу хүсэж байгаа тэр зүр сэтгэлийг нь та зөвөр ойлгож түүнтэй зөв харилцаар. Залбирал гэдэг бол зөвхөн түүнээс ямар нэгэн зүйлийг гуйж авах тухай биш, түүнтэй харилцах тухай гэдэг бид нар сурж байгаа. Тэгвэл энэ харилцаан дундаа бид нар зөв бай. Үйлдэлтэй бүгдээрээ зөв байцгаая. Хуучин гэрээнээс сая Исая номноос үзлээ. Шинэ гэрээнээс бүгдээрээ Матай номын 6 дугаар бүлгийн 16-аас 18 дугаар ишлэлийг харъя. Энэ дээр юу гэж хэлсэн бэ гэхээр чи мацаг барихтаа хоёр нүүртнүүд шиг бүү баргаар царайл. Учир нь тэд мацаг барьж байгаагаа бусдад харуулахын тулд царайгаа бараалгадаг. Үннээр би та нарт хэлээ тэд шагналаа бүрэн авсан. Харин та нар мацаг барихтаа толгоогоо тослоод нүрээ авгаа. Ингэснээр та нар мацаг барьж байгаа хүмүүст бус харин нууц оршигч эцэгтэй харуулнаа. Тэгээд нууц хардаг эцэг чинь чамд буцааж төлнө гэсэн. Энэ дээр юу гэж хэлж байна вэ гэхээр тэнд хоёр төрлийн мацаг барьж байгаа хүний хоёр төрлийн хандлагын тухай хэлж байгаа. Нэг нь хүнд харагдах гэж мацаг барьж байгаа. Нөгөөх нь бурханд харагдах гэж мацаг барьж байгаа. Хоёр хүн байна. Та аль нь баймаар байна? Би агуу захирамж энэ цуглааныгаа тайрж эхлүүлэхээс өмнө өөр цуглаанд зөндөө олон жил явсан. Тэгээ өмнөх тэр цуглаан дээр мань яадаг байсан бэ гэхээр зарим зүйлийг их сонирхолтой хийдэг байсан л да. Их сонирхолтой хийдэг. Тэр нь юу гэхээр жишээлбэл мацаг барилтын ингээд нэг юм хүснэгт ингээд гаргаа тавьчихдаг. Тэгээ цуглааны яг ингээд үүдэнд ороод ирэхээр нэг юм том зарлалын самбар байдаг. Тэр зарлалын том самбар дээр ингээд мацаг барилтын ингээд том хүснэгт гаргацдаг. Тэгэл за 40 хоногийн мацаг барилт эхэллээ. Одоо жишээлбэл амьсан баярыг угцсан 40 хоногийн мацаг барилт эхэллээ. Тэгэн гутал тэн дээр ингээд хин хідэн удаа хамгийн олон мацаг барьсан хүнийг шагнана надэр гэдэг шагналтаа Тэгээд тэр нэг том юм тухайн үед нөгөө баатум цаас гэдэг баатум цаасан дээр баахан хүний нэр тавьсан. Тэгээ хоошоогоо ингээ хин хэдэн удаа мацаг барьснаа ингээ тэмдэглээд явах 40 хоногийн туршид ингээ тэмдэглээд явна. Тэгэл би чинь нэг 2 хоног хоол идчихэл ороод ирэнгуутл нөхдүүд чинь нөгөө 2 хоног чи хоол моол идээгүй ч юм уу мацгаа барьсан явж байгаа шүү дээ. Би чи хоцроод эхэлж байгаа байхгүй юу? Миний нэрний ардаа ингээ нэг цөөхөн юм ингээ улаан тэмдэгнүүд байгаад байдаг. Нөгөө хэд ч юм болохоор ингээ яраатал улаан тэмдэгнүүд. Тэгэл би чи өрсөлдөж эхэлж байгаа байхгүй юу? За арайч би чи одоо энэ цуглааны магтаалын багт байна да бас нэг нэр нүрөө бодно байгаа. Энд нэг имээ 10 хоног мацаг барьж яхад би 2 хоног мацаг барьсан ч байх шиг Юу болоод байна? Зарим зүйлийг жоохон сони хийдэг гэсэн. Өргөлөө авахтаа итгэгч болгонд өөрийн нэртэй тогтуунд заавал мөнгө өгдөг ч юм уу, тэрийг нь цуглаан бүртгэдэг ч юм уу Маа цуглаан тэгдэг л Гэхдээ ингээд энэ зүйл нь зарим талаараа сайн, зарим талаараа гэхдээ ихэнх талаараа сул зүйлүүд зөндөд. Бид хэнд зориулж хийж байгаа вэ? Бид өргөлөө өргөхдөө, бид залбирахдаа, бид Библийг уншихдаа, эсвэл бид нар мацаг барихдаа бид нар хэний төлөө хийж байгаа вэ? Манай цуглаан ийм мундаг шашинлаг итгэгч нартэй гэж харуулахын тулд юм уу? Эсвэл сүнслээр бурхан бол сүнс түнд мөргөгчтөн сүнсээр мөргөх ёстой гэдэг шиг бид чин зүрхний тэр магтаал хүндэтлэл тэр залбирлыг бурхан өргөх ёстой юм уу? Энэ дээр юу хэлж байгаа гэхээр буруу хэв маяг байна гэдэг хэлж. Чи мацаг барихтаа 2 нүртнүүд чиг бүү баргаар царайл. 2 нүртнүүд яадаг вөхлөөр ингээд нэг бүр нэг чи чамаа ингээ хүн асуухаас өөр аргагүй тийм царай гаргадаг амар ингээл фарисеучуд яадаг гэсэн түрүүн би хэлсэн шүү дээ Хүмүүс гоё харагдах гэж нүүр боддог байхад фарисеучуд яах нь зовлонтой харагдах гэж нүүрөө боддог байсан. Зориуд гоё байгаа хувцаа ураад үнсэн дунд ингэж хутгад мутгаатай гаргаж ирээд өмсдөг байсан. Чи яасан би шүнжэнгөө үнсэн дунд уйлж хэвтлээ. Ваа чи ямар мундаг итгэгч вэ гэх гээд байгаа юм уу
Айгүй баргаар царайгаал те бүтэнсээ өдөр цуглаан дураад байна. Яасан ахын дүү зүгээрөө би 3 хоног 4 хоног мацаг бариад юу ч хийдэггүй явж байгаа. Ваа. Бити баргаар царайл энэ бол буруу хэв маяг гэж юм тийм үү? Буруу зориг байна. Бусдад харуулахын тулд зүгээр мундаг те шашинлаг сүсэглэг хүн гэдгээ те харуулах гээд байгаа юм шиг те. Хэр олон хоног мацаг барьснараа хоорондоо өрсөлдөх гээд байгаа юм шиг. Эсвэл ирэх хүүхдийн тэнэг зан гаргаж байгаа юм шиг те. Бурхантай тэгж харилцах гээд. Буруу үр дүн байна. Тэд нар шагналаа бүрэн автсан. Хүмүүсийн алга дашилт, хүмүүсийн вау гэж яах магтаал те. Тэр зүйл нь тэднэрт яах нь шагнал нь болчихж байгаа. Супер сүнслэг хүн болж харагдсан нь те тэдний шагнал нь болчихж байгаа. Харин бурханд хандаж хийж байгаа тэр мацаг барил залбирал бол зөв хий. Энд дээр юу гэж хэлж байгаа вэ гэхээр та нар мацаг барихтаа толгоогоо тослоод нүрээ угаа. Нүрээ угаа. Харин ч 10 хоног хоол идээгүй байсан ч гэсэн яах нь вэ? Баяр хөөртэй царай гарга. Нүрээ тосол би дандаа мацаг барьдаг хүн биш. Би ер нь яг залбирлын хүрээнд мацаг барьж исэн тохиолдол ер нь тэр олон жилийн өмнө те 4 сар те тэр үед л би их ойрхон те бүтэн 4 сар үргэлжсэн мацаг барьж исэн. Их ойрхон. Гэтэ өдөр болгон биш шүү заяа 7 хоногт 2 мөр ч юм уу тэгж барьж исэн байх. Тэрнээс хойш би тийм их мацаг барьжтэй залбирдаг хүн бол биш байгаа. Гэтэ ихэнх хүмүүс надад юу гэж хэлдэг вэ гэхээр те чиний 2 хацар гэлзаад байх юм аа гэдэг. Сая Америкт очиж хүн болгон л бас тэгээд байх юм те. Чиний 2 хацар гэлзаад байх юм аа гэдэг. Цагийн зөрөө мөрөөтэй те ядарсан байсан ч гэсэн нүрээ тослоод гарал та тэгвэл тэгнэ штэ. Тий нүрээ гоё угаагаа те тослоод гарал та хүмүүс хараад оо яа хүмүүс хараад гоё инээгээ те хүмүүс хараад намайг яац юм бэ гэх штэ харин те гоё инээвэл гоё үстэ. Тэгэхээр мацаг барьж байгаа тэр жинхэнэ учир шалтгаан зорилго нь зөв байгаа хүн те Бурхны өмнө хүмүүсийн өмнө даруй байдаг. Тэгэхээр худлаа жүжиглэх шаардлага байхгүй гэсэн үг. Худлаа жүжиглэх шаардлага байхгүй. Зөв зорилго мацаг барьж байгаа нь хүмүүсийн төлөө биш харин Бурхны төлөө хийж байгаа тэр үйлдэл байх ёстой. Мацаг барьж байгаа нь тэр утгаа миний өөрийнхөө төлөөч биш харин Бурхан зориулагдсан тийм залбирал тийм үйлчлэл байх ёстой мацаг барилт гэдэг бол. Тэгээд нууцаар хардаг эцэг чинь чамд буцааж төлнө буюу. Чиний зориулсан тэр зориулалт цаг хугацаа тэр эрч хүч энергитэй энэ бүх зүйлийг чинь эзэн чамд яах нь эргүүлэн өрөөж өгөх болно. За тэгээ хуучин гэрээний энэ хэсэг, шинэ гэрээний энэ хэсэг мацаг барилттай холбоотой өөр Библийн олон хэсгүүдийг би ярьж болно. Гэхдээ би та нартай хэрэгжүүлэлтийг санал болгоно. Хэрэгжүүлэх зүйл нь юу гэхээр мацаг барих жишээг үгээ. Жишээлбэл хоол ундаар бид нар мацаг барьдаг. Энэ нэлийн түгээмэл байдаг тийм үү? За тэд хоног хоол идэхгүй, зарим хүмүүстэй зөвхөн ус уугаад гэдэг ч юм уу те өөр жимсний жуус янз бүрийн юм идэхгүй гэдэг. Тэгээд энэ бүтэн юм хагас та мацаг барьж болно. Хугацаагаа өөрөө та шийдэж болно. Заримдаа те 40 хоног мацаг барилт хүмүүс зарладаг. Гэхдээ би танд те хэлээ. Та мацаг барилтыг ялангуяа урт хугацаагаар хийх гэж байгаа бол өөрийнхөө эрүүл мэндэд заавал те анхаарал тавиарай. Таны эрүүл мэнд бие махбод чи ийм зүйлийг даах уу үгүй юу гэдгийг те та Есүсийн хүч чадлыг авсан нь үнэн гэхдээ та Есүс болчоогүй гэдгээ санаарай. Есүс 40 хоног юу ч идэхгүй, юу ч уухгүй байсан ч те бие махбодын бие бэлтрийн хувьд ийм зүйлийг даваад гарах яах нь хүчтэй ир байсан гэдгийг та санаарай. Харин би бол тийм биш гэдгээ те бас мэдрэх хэрэгтэй. Хэрвээ та эрүүл чирэг хүчтэй байвал өөрийнхөө хүссэн хугацаагаар те удаан хугацаагаар мацаг барьж болно. Гэхдээ эрүүл мэнд чухал гэдгийг. Тийм учраас эзэн юу гэж хэлдэг вүлээ? Амьнаас илүү дээр. Тийм учраас бусад зүйлтэй тийм чухал биш. Амьнасаа илүү дээр. Амьнасаа битгий эрсдэлд оруулаарай гэж хэлмээр байна. Та бүтэн өдөр, таал өдөр, эсвэл өдрийн хоолоор, эсвэл те зарим хүмүүс яаж байгаа вэ гэхээр зөвхөн оройн хоолоор. Эсвэл зөвхөн өглөөний цагаар өдрийн хоолоорч гэдэг юм уу те. Ингээ янз бүрийн хэлбэрээр хугацааны хувьд те бүтэн болон хагас гэдэг та мацаг барьж болно. Зөвхөн та хоолоор мацаг барьж болно. Тэгээ шингэн юм ууж болно. Шингэн юм уухтаа хүмүүс жимсний жуус шахаад уудаг ч юм уу те гих мэтчлэн. Тэгээ би дотроо бодож исэн л доо. Гэхдээ ер нь тэгээд за хоол идэхгүй. Тэгээ жимсний жуус ч юм уу те ногооны жуус уугаад байхлаар эн чинь яг мацаг барилтад тооцогдох уу?
Хамаг шимт хичээлийг ингээд тэр төрөг авч л байгаа үстэй гэж бодсон байхгүй юу. Тэгээ би тэгж үтсэн. Тэгээд үтсэн чи юм идэнэ гэдэг чи угаасаа амар кайф юм байл. Тэр шимт хичээлийг нь авахаас гадна те юм жажлан идэн хотоо дүүрнэ гэдэг чи өөрөө айгүй хүндтэй тийм тааламж өгдөг те тэр зүйл. Тэрнээсээ хэсэг хугацаанд яж байна. Татгалзаж байгаа гэсэн. За тэгвэл одоо би та нарт яг хэлье. Саяны хуучин гэрээ, шинэ гэрээ хоёр дээрээс ялангуяа Исая 58 дээрээс тулгуурлаад яаж хоол ундаар мацаг барих вэ? Одоо хэдүүлээ хэрэгжүүлэлтийг харъя заяа. Хоол идэхэд яаж байгаа вэ гэхээр за нэгдүгээр хоол гэрч чин бэлэн хоол байгаа болвол те та хоол хүнс байна. Та түүнийг хэрэглэхгүй 3 хонолоо гэж бодъё заяа. 3 хоног би мацаг хоол идэхгүй. Тэгвэл танд 3 хоног гэрт чин идэх хоол хүнс байсан уу? Байсан. Эсвэл та өдөр завгүй учраас өөртөө хоол хийж амжихгүй учраас ажлынхаа газрын ойролцоо нэг газар хоол иддэг түүндээ та 20,000 төгрөг зарцуулдаг гэж бодъё заяа. 20,000. Эсвэл манай оюутнууд 10,000-ыг зарцуулдаг байлаа гэж бодъё. Хоол авлаа, нэг уух юм авлаа. Окей? Нэг кофе авлаа ч гэдэг юм уу. Мөнгө. Өшөө бас хоол идэхэд яаж вэ? Дор хаяж 30 минут эсвэл 1 цагийн хугацаа орж ийн тийм үү? Тэгэхээр хоол идэхэд яаж байгаа вэ гэхээр хоол, мөнгө, цаг, гэх мэт ингээ зүйлүүд оролцож байгаа үстэй. Үүнийг одоо яаж вэ? Бурхантай харилцахад зориулах гэдэг юм л гэсэн үг. Эдгээрээс татгалзаад бурханд цаг гаргах гэдэг юм гэсэн үг. Залбирах вэ нү, магтах вэ нү мэдэхгүй те ямар нэгэн шалтгаанаар те бурхны хүслийг эрен хайгаад те тэр замыг нь эрен хайгаад нөгөө түрүүний Исая 58 дээр хэлдэг шиг ямар нэгэн тэр зорилгын төлөө бурханлаг зорилгын төлөө мацаг барьлаа. Бид нар яадаг вэ гэхээр 3 хоног өдрийн хоолоор мацаг барьлаа гэж бодоход 3 хоног өдрийн 20,000-аар бодоо 60,000-ыг хэмжиж байгаа байхгүй юу? Ойлгож байна уу? 60,000-ыг хэмнэцэн. Тэгэнгуутаа 4 дахь өдөрт нь мацгаа тайлахтаа бид нар 4 дахь өдрийнхөө 20,000-ыг нэмээд 80,000-аар яаж юм те 80,000-аар зад авдаг байхгүй юу? Мацгаа тайлж байгаа нэрээр те за мацгаа тайлж байгаа ч одоо сайхан иднэ. Хамгийн үнэтэй ресторан хаана вэ те? Яг өдөр болгон би 20,000-аар хоол иддэг. Гэхдээ өнөөдөр би 80,000-аар хоол иднэ. Ягаад гэвэл би 3 хоног мөнгөө сэвэлцэн өнөөдрийн хоолны мөнгөтэй нийлээ надад 80,000 байна. Ийм биш ээ. Ийм биш. Хэрвээ мацаг барьж байгаа бол та өнөөдрийн 20,000-ыг яах ёстой вэ? Өлссөн хүнд зориулах ёстой. Ойлгож байна уу? Та өөрөө өдрийн хоол идэхгүйгээр шийдсэн. Тэгвэл өнөөдөр одоо энэ хоолныхоо 20,000-ыг та хоолгүй байгаа нэг хүнд яах нь вэ? Хоол авч өгөхөд зориул. Эн чинь жинхэнэ утгаараа одоо яаж байна? Ажиллаж байна гэсэн үг. Жинхэнэ утгаараа уг нь ингэх ёстой. Гэтэл бид нар эсрэгээр нь те хадгалж байгаа нийлүүлж байгаа эцэст нь бүр бут авдаг те. Тийм биш ээ гэсэн үг. Хэрвээ таны хөрөгчөнд те хоол хийх мах ногоо байсан та 3 хоног гэртээ хоол хийхгүйгээр шийдсэн бол одоо яах нь вэ? Мах хүнд орцсон юм чинь те. Яадын те сайхан хэд хоног махгүй хоол хийчээ. Ер нь махаар бацаг өрчээ. 2-7 хоног. Махаа өөртөө хадгалах биш. Харин тэр махаараа хоол хийгээд бус түнд өгөх ёстой гэсэн. Гол санааг нь ойлгож байна уу те? Мацаг барьж байгаагийн зорилго өөртөө хадгалахын тулд биш. Өөртөө илүү ихийг бий болгохын тулд биш. Харин бусдад зориулж үйлчлэхийн тулд гэдгийг ойлгоор. Тийм учраас эзэн энэ дээр те юу гэж хэлж байна вэ гэхээр тэгээд үсгэлэн нэгэнд хоол хуваалц. Нүцгэн нэгнийг хувцал. Гэр оронгүй нэгнийг гэртээ оруулж ир. Эн чинь нөгөө жинхэнэ одоо мацаг барихтай барьж байгаа хүний хийдэг үйлдэлүүд, зөвхт үйлдэлүүд. Энийг хэлээд. Гих мэтчлээ. Тэгэхээр бурхан биднээс те яг юу хүсэж байна? Бид нар те яах хэрэгтэй вэ гэдгийг бид нар айгүй те бодож зөв хийх хэрэгтэй. Хэрвээ би мацаг барих те 80,000 төгрөг хэмнсэн болвол 4 хоногийн хоолноосоо одоо энэ 80,000 төгрөгөө бурхны хаанчлалын төлөө та зориулаараа хин нэгэн хүнийг ивээгээрээ өрөөгөөрөө хэрэгцээтэй хүнд нь те туслаараа гих мэтчлэн. Гол санаа нь өөртөө хадгалж үлдэх биш. Бурхан зориулах гэдгийг те энэ гол санааг та те аваар. Киногоор мацаг барьлаа. Би орой болгон те 120 ангитай нэг кино үзээд эхэлсэн. Нэг анги нь 50 минут. 120 минут 20 ангитай те цувралыг үзэж дуусгахад надад хэдэн цаг хэрэгтэй вэ гэж те. Тэгээ тэр киногоо үзэхийн тулд те би Netflix ч юм уу Prime ч юм уу те ямар нэгэн те төлбөртэй те зүйл би авлаа. Тэгвэл би Netflix-ээр 1 сар мацаг барина.
Болно шүү дээ. Why not? Тэгвэл одоо Netflix төлөх байсан мөнгөө Netflix зориулах байсан тэр цагаа бурхан зориулаа л гэсэн. Бусдад зориул. Энд чи хин нэгэн хүнтэй амьдралаа хуваалцмаар байгаа. Тэрийг сонсох хүн алга. Сая Америкийн усны дараа Бадамжул руу би байсгийгээл яг өглөө орой болгоо ингээд би холбогдчихсэн л доо. Тэг хаяа Бадамжул уцаа авахгүй. Яасан гэд дараа нь холбогдоод чи яасан бэ? Яагаад уцаа авахгүй байсан бэ гэл. Би хүнтэй уулзч байсан маа гэсэн. Тэгээ би Бадамжул уулна би ганцаараа Америк яваад Бадамжулын ч хичээлээ хийгээд үлдэнэ гэсэн ойлголт байсан чинь хамаг цагаа хүмүүс зориулсаар байгаа дууссан юм шиг байлээ. Миний зүгээр бодлоо шүү заяа. Тэг хүмүүс зориул зүгээр хүмүүс сонсох хин нэгэн хэрэгтэй байна. Залбирах хин нэгэн хэрэгтэй байна. Нөхөрлөх хин нэгэн хэрэгтэй байна. Ахын дүүсээ кинонд биш хүнд цагаа зориулаач. Киногаар мацаг бариад хүмүүст нөхөрлөл эрүүл болооч. Ийм зүйлийг та нарт би уриалах гэдэг. Гим нүгэл хүсэл тачаалын хувьд яах вэ? Маш тодорхой хэлсэн шүү дээ. Гимт үйлдэлээ зогсоох тэр гим нүглийн хүлээсийг тайлахын тулд бид нар мацаг барьж байгаа. Тэгвэл мацаг барьж явах хугацаанд мацаг барийг шийдсэн болвол аливаа тэр муу зуршлаас салах эн чин гой боломж байна гэдгийг та санаар. Тэр би өчнөө тэмцээд ялж чадахгүй байгаа тэр гим нүглийг ялан дийлэх тэр боломж гэдгийг та санаарч. Бурхан угаасаа үүнийг хүсэж байгаа. Гим нүглийн хүлээсийг тастаа тэр буулганы дарамтнаас бидийг суллахыг хүсэж байгаа. Тэгвэл та мацаг барилтыг яг л энэ зорилгын төлөө та хэрэглээр. Бид нар заримдаа гой машин харчаад жоохон үгчигдээ уйлж энэ машиныг автлаа би хоол идэхгүй гэж мацаг барихынхаа оронд харин энэ гим нүглийг үзэн ядаад энэ гим нүглээс намайг салгаж өгөөч гэд мацаг бариад гашуудан уйлах. Энэ хоёрын ялгааг бид нар харах хэрэгтэй байна л гэсэн үг. Окей? Тэгээ өнөөдрийнхөө номлолоо хэдүүлээд үгнээ дуусгая. Өөрийн таалал хүсэг сонирхлын төлөө мацаг барих биш юм аа. Харин Бурхны хүслийн төлөө бусдыг өрөөж үйлчлэхийн төлөө үүнийг хийх учиртай. Гаднах байдлаас илүүгээр дотоод зүрх сэтгэлийн төлөв байдал юм. Мацаг барина гэдэг нь тийм ээ. Таар нөмрөөд үнс цацах тухай биш. Харин дотоод зүрх сэтгэлийн төлөв байдлын тухай. Хүснээ авах гэж улааран буй ирэх хүүхдийн зөрүү зам бишээ. Харин Бурхны хүслийг ирж буй дуулууртай хүүхдийн тэр даруй зангийн улмаас бид мацаг барьдаг. Мацаг барина гэдэг нь махан биеийг зовоох тухай биш. Колосон номын 2 дугаар бүлэг дээр маш тодорхой юу хэлсэн мэглээ. Тэд нар хуурамч даруй тэр шашинлаг байдалд автаад махан биеийг зовоосноороо тэд нар аврал төрнө гэж өөрсдөө итгэж андуурдаг гэж хэлж байгаа. Тэгээ махан биеийг зовоох нь бидний авралд ариусгалд ямар ч нэмэргүй гэж хэлсэн байгаа байхгүй. Ямар ч нэмэргүй. Махан биеийг зовоох зорилготой биш. Яг л энэ чинь аврал бол ариусгалд ямар ч нэмэргүй зүйл байхгүй. Тэгэхээр бид нарт сүнсийг харин сэргээх тухай. Бид нар Бурхны хаанчлал ба зөвийг нэгдүгээр тавьж байгаа үйлдэл гэсэн үг. Шууд утгаараа. Бурхны хаанчлал болон зөвийг нэгдүгээр тавьж байгаа. Энэ зорилгын төлөө бид мацаг барьдаг гэсэн. Амен. За тэгээд энэ хүрээд манай гуйлт залбирлын талаарх цуврал маань ингээд энэ хүрээд өндөрлж нийтдээ бид нар 8 цуврал номлол үзлээ. Тэгээд удахгүй хэдүүлээ хуваалцаж ярилцсан. Гэхдээ би та нарт дараагийн шинэ цувралыг би товчхон танилцуулъя. Тэгээд хэдүүлээ жижиг бүлгээр хуваалцах цагтаа хэдүүлээ орно. За 7-8 дугаар саруудад бид нэр өглөөр Бурхны хаанчлал бидний эрх мэдэл гэдэг шинэ цуврал эхлэх гэж байна. Бурхны хаанчлал бидний эрх мэдэл гэж. Тэгэхээр энэ цувралын гол санаа нь юу вэ гэвэл эрх мэдлийн талаар бид нар зөв ойлголттой болмоор байна. Олон хүмүүс юу гэхээр мэдээж Бурханд бид нар бүрэн бууж өгөх ёстой. Тэгвэл бид нар эцэг ихтэй бүрэн захирагдана гэдэг нь юу юм? Эхнэр нөхрөө бүрэн захирна гэдэг нь юу юм? Дуулууртай байна гэдэг нь юу юм? Үр хүүхэдтэй аав ээжтэй эсвэл бид нар дарагдаа юм уу боостоо бид нар сүнслэг удирдлага сүм чуулганы юм уу сүнслэг удирдагч нартай бид нар яаж дуулууртай байх хэвтэй?
эрх мэдлийн эрх мэдэлтэнд бид нар яаж хандах ёстой вэ? Яаж хүндэтгэх ёстой вэ? Эсвэл тэд нарт сүнслэг эрх мэдлээ яаж буруугаар ашиглаж завшиж вэ? Түүнийг яаж бид нар таньж мэдэх вэ? Тэр сүнслэг хүчирхийлэл, бие махбодын хүчирхийлэлтэй сүнслэг хүчирхийллээс бид нар яаж өөрсдөө сэргийлэх ёстой вэ? Гэх мэттэй ийм ноцтой сэдвүүдийг бид нар сурна. Бид нар энэ эрх мэдлийн Бурхны хаанчлал бидний өдөр тутмын амьдралд, гэр бүлийн амьдралд, эхнэр нөхрийн харилцаанд, үр хүүхдийн харилцаанд эсвэл ажлын талбар дээр яаж энэ эрх мэдэл, Бурхны хаанчлал яаж байх ёстой юм? Бурхны хаанчлалд ор бид нар бас яаж эрх мэдлийг бид нар хэрэгжүүлэх вэ гэдэг талаар бид нар сурах гэдэг. Олон бид нар хэцүү түүхүүдийг бид нар ярих болно. Гэхдээ олон Бурхны сайхан үгийн дагуух тэр зөв шийдлүүдийг бид нар бас сурна гэж найдаж байна. За тэгээд 7-8 сард бид нар ийм сэдвүүдээр бид нар мөн биднэрт 7 удаагийн цуврал байгаа. 7 сарын 12-нд наадмаар бид нар цуглаан байхгүй Ням гарагт 7 сарын 12-нд цуглаан байхгүй шүү за. Окей. За тэгээд мөн 8 сарын 9-ний өдөр цуглааны мэн кемп байгаа. Тэгэхээр энэ кемп дээр бид нар цувралаа төр яах нь завсарлаад тухайн кемпийнхаа сэдвийн хүрээнд Mission of God гэх тэр хүрээнд бид нар номлол байгаа. За тэгээд 7 номлолыг бид нар сурах нь байна. Хамгийн эхлээд Бурхны эрх мэдэл, Библийн үгийн эрх мэдэл, за эцэг их үр хүүхдийн харилцааны хоорондох тэр эрх мэдлийн динамиктэй яаж явагддаг вэ гэх мэттэй. Тэгээ эхнэр нөхөр за удирдлагын талаар нэгдүгээр бид нарт итгэгч хүмүүсийн дунд буюу сүнслэг тэр удирдагч нартай зөрчил тэр эрх мэдлийн тухайд нөгөөх нь үгээр үл итгэгч компани нийгэмдэр ажиллаж байхад яг тэр эрх мэдлийн зөрчил энэ талаар бид нар хамтдаа сурна. За тэгээд чуулган буюу итгэгчдэд өгөгдсөн Бурхны эрх мэдэл юу вэ гэд ингээд нийтдээ 7 цуврал байгаа. За тэгээд энэ цуврал эх 7 хоногоос шууд эхэлнэ. Тэгээд та бүхэн эх 7 хоногт бас цуглаандаа олуулаа ирээд хамтдаа бүгдээрээ суралцъя. Окей. За харин өнөөдрийн цуглааны төгсгөлд би та нарт нэг 10 минутын хугацаа өгье. 10 минутанд та нар маань жижиг бүлэг болоод энэ 3 зүйлийн талаар хуваалцаарай. Эсвэл зүгээр энэ асуултны зургийг дарж аваад хэдүүлээ шууд залбирчаад бас цааныхаа нөхөрлөлтөө бид нар бас орж болох юм. За ер нь тэгээд та зургийг нь дараад авчих цаа. Энэ цуврал номлолоор залбирлын талаар та ямар шин зүйл сурсан бэ? Үүнийг хэрхэн хэрэгжүүлсэн бэ гэдэг жишээ хуваалцаарай. Таны Бурхантай харилцах залбиралд ямар өсөлт өөрчлөлт бий болсон бэ гэдгийг бас бие биентэйгээ хуваалцаарай. За тэгээд саяны 5 сар болон 6 сарын хугацаанд энэ цуврал номлолын үеэр залбирал ба таны залбирлын хариултуудаас онцлох гэрчлэл болгон хуваалцах тэр талархал гэрчлэл юу вэ? Үүнийгээ та бас бие биентэйгээ хуваалцаарай. Окей. За тэгээд товчхон залбираад хэдүүлээ өнөөдрийнхөө цуглаанаа дуусгая. Эзэн Бурхан минь таньда баярлалаа. Та биднэрт Есүсийн нэрийг барин залбирах эрхийг өгсөнд баярлалаа. Оюун бодол санаа, зүрх сэтгэлийн мэдрэмж тэр аливаа тэр амьдралын нөхцөл байдлаа танд хэлж, тантай хуваалцаж, таныг бас сонсох энэ гайхамшигтай харилцааг та биднэр зөвшөөрсөнд баярлалаа. Та бидний аав, бид таны хүүхдүүд билээ. Есүс эзэн минь үнэхээр таньда талархаж байна. Өдий болтол нэрээр минь та нар юу ч гуйгаагүй, гуйгтон та нарын төлөө биелэх болно гэсэн таны тэр амлалтанд бид нар талархаж байна. Таны нэрээр бид залбирч, гуйж, эзэн Есүс танаар дамжин Бурхан эцэгтэй илүү ойр дотн харилцаатай болоход туслаарай гэж гуйж байна. Тэгэд энэ гуйлт залбирлын амьдралдаа бид нар өсөлт өөрчлөлтөө таныг алдаршуулах ариун гэрчлэл үр жимстэй байхад та бид нарт туслаарай. Эзэн минь тэгээд эх 7 хоногоос эхлэх шин цувралаа бас таньдаа даатгая. Бурхан та хаанчлаач, таны хаанчлал бидний амьдралын бүхий л тэр гэр бүл, ажлын талбар гэх мэт олон тэр талбаруудыг таны хаанчлал үнэхээр эзлэх болтугай. Есүс танд баярлалаа. Идүүгээ эцэг Бурхан таны хайр, Есүс эзний минь өршөөл нэгүсэл, ариун сүнсний нөхөрлөл эх 7 хоногийн туршид итгэгч ахын дүүстэй минь хамт байх болтугай. Есүсийн нэрээр ерөөн залбирлаа. Амен. Амен.